За машина өргөсөн дээр амортизатор бүршнийхээ талаар бас ярьчих. Тэгээ би энэ BP51-ийг тавиад одоо яг 2 дахь өглөө орж ийн. Тэгээд ямар ч асуудал алга одоогоор яг бодит практик дээр одоо хасах 45 6 хүрээд хонжгоо одоо түрүү жил хөвсгөлд явж байхад бол хөлтөөд яг нөгөө өглөө асангуудаа асныхаа дараагаар болонгууд нэг юм жоохон тачигнсан дуу байд юм лээ. Тэр нь эргээд нөгөө Австралиас асуусан чинь наа ч юм бол ямар ч асуудал биш ээ. Угаасаа тос зарцуу дээрээ тэр чин дуурах нь бол зүүн хэрэгээ гэдэг. Тэгээ нөгөө ажиллагааны хувьд бол ямар ч асуудал байхгүй. Одоо 100 явж үзлээ, өвөл явж үзлээ. Энэ хүү амортизатор бүршиг болохоор ерөнхийдөө Сибирийн бүс нутагт зориулаад ARB Австралийн зүгээс бол Nitro Charger Plus, NT64, BP51 за тэгээд Land Cruiser 200 300 загваруудад зориулаад BP51-ийг хөгжүүлсэн. За Nitro Charger Plus-ыг бол одоо бүх төрлийн автомашин дээр хөгжүүлсэн. За тэгээд манай одоо Монгол улсад орж ирж байгаа амортизатор бүршүүд нь бол бүгд Сибирийн хүүт нөхцөл зориулсан буюу одоо зундаа нэмэгт хүч хурж халж идэг, өвөлдөө хасах төвч давж хүүтэрдэг ийм бүс нутгуудад зориулсан амарчин бүршийг манайх оруулж ирж байгаа. Тэгээд BP51-ийн хувьд бол одоо үнэхээр юу ярих вэ? Ямар ч асуудал үнэхээр төгс. Тэгээд хот дотор ороо зөөлөн болгох чинь, хөдөө гараад хатуу болгох чинь, за жоох ачаатай явахаар болох юм бол мэдээж дахиад хатуу дээр нь тавиад ингээ явах юм бол илүү даацаа авчин ч гэдэг юм уу. Тэгээ бүх төрлөөр одоо хэрэглээндээ тааруулаад явчих чинь. Тэгээд манай хэрэглэгч нарын хувьд бол асуудаг асуулт танах одоо өвөл хөлтгүү гэдэг. Манайх бол Сибирийн хүүтэн нөхцөлд зориулаад одоо 2-3 жил туршаад түүнийхээ дагуу л үйлдвэрлээд ингээд маст гаргадаг ийм бүтээгдэхүүн байгаа. Манай Old Man-ийн бүтээгдэхүүнүүд.